Хаваршилттай 7 хоногийн мэнд. Улсын их хурлын хаврын чуулган эхэлж уламжлал ёсоор сүрэг хүчнийх нь жагсаал цуглаан хийлээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллаганд дагаар орохыг санаалгагч улсын их хурлыг тараах гэж угссан юм а. Энэхүү ардчилсан намаас зохион байгуулж буй жагсаалын гол зорилго нь ардын намын амлалтуудыг нэхэж, жидүүчдэд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм гэж намын дарга Эрдэнэ хэлжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга төв талбайд 2222 хүүхдийн хамт тусгаар тогтнол шүлгийг уншлаа. Хаан улд үрэгт байрлах Тодкан нам гэх гол сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй өөхөөс оруулах хагалгаанд орж улмаар зүрх нь ачааллаа дийлээгүй улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна. Тайланд улсын Бангкок хотод Монгол улсын 3 залуу хулгайн хэрэгээр баривчлагджээ. Уг хэрэгт холбогдсон ийм мөнх баяр нь Монгол улсад алдартай рэпер гэж Bangkok Post сайтынхан мэдээснээс үүдэн уг асуудлын талаар рэпер Срежо буюу Цэ мөнх баяр залруулга хийсэн байна. Залруулга хийх гэдэг энэ бичлэгийг хийж байгаа юм аа. Тэгээ тэр хүнийг ийм мөнх баяр гэдэг юм байлээ. Намайг Цэ мөнх баяр гэдэг. Тэгээ би Тайланд улс руу хязгаарч явж үзээгүй. Яг одоо Америкт байна. Ямар нэгэн хулгай зэлгэнд холбогдоогүй. Инэрлтэй хамт Infinity Mew нэрээр дуу хийсэн залууг тус хулгай хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээх хардлага бас байгаа юм байна. Өмнөд Солонгост 5 хотыг хамарсан галт төмөр дэгдсэн тул үндэсний хэмжээнд гамшигын нөхцөл байдал үүснийг засгийн газар нь зарлалаа. Гамшигын цар хүрээг эрх баригчид нь урд өмнө нь тохиолдож байгаагүй гэж тодорхойлжээ. Бүжигчин, жүжигчин төөгөө залууст зориулж зөвлөгөө өгсөн нь олонний анхаарлыг татсан байна. Батхыг шахвал сорив тогтдог. Батхыг шахвал сорив тогтдог. Сорив тогтоохгүй тулд шахахгүйгээр орхи. Хин нэг нь таны талаар муу зүйл ярьж байгаа бол бүксийг чинь ухаж байгаа бол орхи. Бити очиж батх шахах гэж байгаа юм шиг арга хэмжээ аваад бай. Таны өдөөс сөрүүлсэн болгон дээр та очиж асуудлыг шийдгэж явах юм бол та дүүр нийцтэй сорвтой нүртэй болж дуусна. Од багигээ уран сайхны киног үзэж эморсон хүмүүс эмо челленжийг эхлүүлж энэ тентгүй эморч байна. Ирэх 7 хоногийн цаг агарын хувьд хаврын уур орж өгөхгүй хിവэрэл байх юм байна. Хүй, дуусчих шүү.